Тэгэхээр ямар үед одоо тэр MRI-г хийх вэ гэхээр анх удаага амьдралдаа хамгийн хүчтэй толгой өвдөлтийг мэдрэх. За 50-аас дээш настай хүн толгойн байнга өвдөд ивэл заавал үзүүлнэ. Эмийн хамааралтай толгой өвдөлт гэж байдаг. Тэгэхэд их гээд. Тэр болохоор яадгүй гэхээр сүүлийн 3 сарын туршид те. За сарда 10 хоногоос дээш өдөрт тиймээд өвчин намдах эм уух юм бол тэр эмэндээ тасал болно. Эмийн хамаарал үүснэ гэж үздэг. Тэгэхээр би одоо ингээ шүн улсын юм чи унтна гэж бод. Унтна өнөө шинж сайхан унтна гэх. Бясалгал маягийн юм ихнэ штэ. За унтын шүү би унтах ёстой гэд ингээд. Нойр гүдэл гэж юу хэлдэг вэ гэхээр сүүлийн 1 сарын туршид 7 хоногт 3-аас дээш өдөр унтахгүй. За сайн байцгаана уу ингээд доктор Grandmed подкаст юм байна. 2 дугаар си즌 эхэлсэн. Тэгээд бид нэр Grandmed эмнэлгийн урьдчилан сэргийлэх тасаг дотор подкаст хийж байгаа гэдгийг хэлэхэд бас таатай байна. За тэгээд өнөөдрийн маань дугаарт Grandmed эмнэлгийн мэдрэлийн эмч, саран чимэг эмч маань ирсэн байна. Сайн байна уу та? Сайн байна уу? За та бидэрт бас сонсогч үзэгч нартай бас өөрийгөө нэг танилцуулаач. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Цогтын саран чимэг гэдэг. Би 2006 онд мэдрэлийн эмчээр төгссөн. Түүнээс хойш одоо 20 дахь жилдээ мэдрэлийн эмчээр ажиллаж байна. Тэр дундаа сүүлийн 15 жил бол Grandmed эмнэлгийн мэдрэлийн эмчээр ажиллаад ингээд явж байна да. За тэгэхээр ч одоо маш их туршлагатай 20 жил гэдэг чи одоо нэг нас бид хүрсэн хүний хэмжээний мэдрэлийн эмнэлгийн одоо талын туршлагатай гэсэн үг шүү дээ. За тэгэхээр Монгол хүмүүсийн хувьд тань дээр ирж байгаа хүмүүсийн хувьд мэдрэлийн өвчний хувьд яг ямар одоо мэдрэлийн эмгэг өвчин илүү зөнхлөөд ах шиг байна Монголд? Тань дээр ирж байгаа дээрээс нь тоо баримтаас үзэхэд. За ер нь мэдрэлийн өвчин дотроо бол толгой өвдөлт те нойр гүдэл, за харвалтууд, нуруу хүзүүний өвдөлтүүд, за унтаг татдаг унал таталтууд гэх мэтлэн маш их өвчнүүд байдаг л да. Тэгээ манай эмнэлгээр бол одоо сүүлийн үед нойр гүдэл их ирж байна. Одоо энэ бидний амьдралын хэв маяг те стресс энтертэй холбоотой сүүлийн үед бол их сэж байна. За харвалтын хувьд бол яг эрдгий. Гэхдээ хамгийн их эрдэг нь бол толгой өвдөлтүүд. За дээрэс нь бас нөгөө толгой эргэлтүүд. Дотор чихний гаралтай толгой эргэх өвчин гэдэг ингээд их зовиртой хүмүүс бол ирдэг. За манай эмнэлэг бол MRI хийдэг учраас MRI CT-д орно гэсэн хөдөөний хүмүүс их ирдэг. Онш тодруулах зорилготой. Шинжилгээнд орох гэж. Тэр хүмүүс бол бас ингээд мэдрэлийн эмчтэй үзүүлж агаад MRI CT-д ороод оншоо тодруулаад явдаг. За тэгэхээр хоёулаа эхлээд одоо сонсож байгаа хүмүүс, үзэж байгаа хүмүүсээ нэг чиглэл өгье. Тэгэхээр би ч гэсэн одоо ингээд мэдрэлийн эмчтэй уулзна гэхээр миний бодол анхны бодол юу байсан бэхээр илүү тэм сэтгцэн эрүүл мэнд талдаа одоо юу гэж чинь ядаргаа стресс одоо тий эсвэл юм сэтгэл зүй юм шиг бодоод байсан байхгүй. Тэгээд монголчууд гэсэндээ тэгж ярьдаг байхгүй тий. Одоо мэдрэл муутай. Тэгээд ярихаар ч одоо уг нь үгийн сонсохоор ингээд мэдрэхгүй байгаа юм шигээр байгаа боловч яг үнэндээ мэдрэл муутай гэдээ ярихаар илүү галзуу өвчтөй хүн юм хэлээд байдаг шүү дээ. Тэгэхээр энэ сэтгцэн эрүүл мэнд мэдрэлийн эрүүл мэнд гэдэг хоёр чи юугаар айлгаатай юм бэ? Та болохоор яг мэдрэлийн эрүүл мэндийн эмч юм чинь энийг нэг ялгаж салгаж өгөөч тий. За мэдрэлийн эмч, сэтгцэн эмч гэдэг хүмүүс бол яг тарих гэд эргэтэн байгаа ш тийм ээ. Тэрийг бол ингээ хоёр талаас нь судалдаг байхгүй юу? За тэгэхээр сэтгцэн эмчнэр илүүтэй тархины одоо үйл ажиллагаа тий хүний одоо тархины сэтгэн бодох чадвар, за ой тогтоолт, дүгнэх байдал, одоо нэгтгэн дүгнж байгаа байдал энтер гэх мэтчлэн эдгээр юуны үйл ажиллагаануудын өөрчлөлтийг судалдаг, эмчилдэг хяндаг хүмүүс байдаг. Мэдрэлийн эмч гэхээр харьцангуй органик талдаа одоо бие организмыг одоо юугийн судална гэсэн үг. Анатомийн одоо жишээлх юм бол тарих гэхэд тархины одоо дотор байгаа бүтцийн өөрчлөлтөөс болоод өвчин эмгэг үүсэх тийм ээ. Хүзүү нуруу нугасны өвдөлтүүд, за тэгээд захын мэдрэлийн өвчин, булчингийн өвчин гэх мэтчлэн тархины судасны эмгэг гэх мэтчлэн одоо ингээд тархиныхаа бүтц анатом талаас нь илүү өвчлөлийг нь судалдаг. Эмчилдэг хүмүүс бол мэдрэлийн эмч. Гэхдээ энэ хоёр эмч бол одоо тэгэл яг л хоорондоо уялдаа холбоотой ажиллах ёстой. Нэг юмны хоёр тал болж явдаг. За зарим мэдрэлийн өвчин бол одоо
юу яагаад сэтгцийн эмгээр ажимдаа хүндэрдэг штэ. Тий одоо ундаг татдаг тархины гэмтэл аваад ундаг татдаг хүн байлаа штэ тий. Тэр хүн бол ингээд олон жил унж татснаасаа болоод зан төрхийн өөрчлөлтөнд орно, сэтгцийн асуудал үүснэ, юм мартаж сандаг болно тий. Тэгэхээр тэдрийг бол бас сэтгцийн эмч рүү явуулж зөвлөгөө давхар авдаг. Зөв. Сэтгцийн эрүүл мэнд гэдэг тэгэхээр одоо стресс, depression, одоо anxiety маягийн юмнууд одоо сэтгэлтэй шизофрени тий. Тэнгуут чи мэдрэлийн эрүүл мэнд гэдэг чинь илүү биолог, тарих талтай гэсэн үг юм шүү дээ тий. За ойлголоо. За тэгвэл хамгийн түгээмэл тохиолддогоос ойлаа нэгээр нь яриад эхлэе. Жишээ нь толгой өвдөлт гэдэг тий. Толгой өвдөлт ч одоо амар олон шалтгаантай байгаа шүү дээ. Яг мэдрэлийн гаралтай өвдөлтийг бид нар яаж олох вэ? Эсвэл зүгээр тэрэндээ тэрэнгүү толгой өвдөлт болгонд та бас санаа тавьдаг юм уу? За толгой өвдөлт бол хамгийн түгээмэл шинж тэмдэг. Одоо баг өвддөггүй хүн гэж дэлхийд байдаг баха тий. Тэгэхээр толгой өвдөлтийг бол одоо шалтгааных нь хувьд анхдагч, хоёрдогч гэд хуваачиж байгаа байхгүй юу? За анхдагч толгой өвдөлт гэдэг маань одоо бие даасан өвдөлтүүд. Тархины ямар нэгэн бүтцийн өөрчлөлт байхгүй. MRI CT-гээр зүгээр гардаг. Мэдрэлийн эмчийн үзлэг хийхээр одоо шинж тэмдэг илэрхгүй. Тэгсэрнээ тухайн хүнд бол одоо зовир илрээл ээж идэг. Толгой нь өвдөд байна гэсэн шалтгаанаар бол эмчид ханддаг. Ер нь бол дэлхийн одоо 3.1 тэрбум хүн бол толгой өвддөг гэсэн юу гэдэг шүү дээ. Анхдагч толгой өвдөлтөөр өвддөгөө гэсэн статистик байдаг. Тэгэхээр чи үгүй тэр нь нөгөө ингээд шинжилгээ мэдлэг өгөхөөр зүгээр гарцсан. Зүгээр гараад байгаа юм бол толгой өвдөд байна гэдэг юм тий. За тэр хүмүүсийн тий анхдагч толгой өвдөлт гэдэг нь бол дотроо мигрен буюу толгой таллаж өвдөх тий. Зөв. Тэгээд tension type headache буюу хүчтлийн толгой өвдөлт. Тий энэ болохоор баг анхдагч толгой өвдөлтийнхөө 60-70% бидэг гэж байгаа. Хүчтлийнх нь гэдэг нь хүчтлийнх нь тий. Тэр нь за дараа нь яг тодруулаад хэлэх юм тий. Cluster headache тэгээд гурвалсан мэдрэлийн шалтгаантай толгой өвдөлтүүд гэж байдаг. Тэдэр нь болохоор харьцангуй ховор. За энэ хэсэг өвчнийг бол одоо анхдагч толгой өвдөлт гэдэг үзчихсэн. За хоёрдогч толгой өвдөлт гэдэг маань тархины өвчнүүдийн үедч өвдөж болно. Эсвэл одоо бие махбодын өөр өвчнүүдийн үедч өвдөж болно. Жишээлх юм бол одоо бид таниад хүрэхээр те хамгийн эхлээл толгой өвдөлтөөр илэрдэг штэ. Хамрааснаас гойжол толгой өвддөг те. За өөр одоо янз бүрийн шалтгаан даралт хэсгээр бас толгой өвдөн те. Тий. Хордлого авахаар толгой өвдөн. Чи яагаад толгой өвдөж байгаа юм? Одоо уг нь бол ханиад төрөхөр чинь яагаад толгойг нь өвдөхөд байна? Тэд нар ханиадны вирусын л хор байхгүй юу? Тий. Хорн толгойг нь өвдөх. Тий, хоруу чанар тий ерөнхий хордлогын шинж гэж явдаг. Одоо ямар нэгэн вирус бактери биед орохоор хүний бие махбодод ингээд үржээд хор ялгаруул. За. Тэр одоо хордлогоосоо болоод тарих айгүй мэдрэг байхгүй юу? Тийм тарих нь мэдрэг өвдөлт одоо тархины тэр одоо тарих өөрөө гэхдээ яг өвддгүү гэж байгаа шүү дээ. Тийм үү? Тий, яг одоо энэ тархины одоо нөгөө нэг тарих биш шүү дээ, тий. Тэр нь бол өвдөхгүй. Өвчин мэдэрдэггүй. Өвчин мэдэрдэггүй. Дотор нь тий, тархийг нөгөө нэг өвдөлтийн рецепторууд байхгүй. За тэгээд ямар одоо бүтцүүдээсээ болоод ингээд толгой нь өвдөд идэв гэхээр тархины судаснууд байна. Тархи руу орж байгаа одоо артери венийн судаснууд. Тэр судаснуудын чинь ханаанд ингээ өвдөлтийн рецепторууд нь байждаг. Судас нарийсаар толгой өвддөг гэд ярьдаг штэ тий хүмүүс. Даралт ихсгээр бас ингээ судас нарийсаа толгой нь өвдөж яхна штэ. Үтэн өвлийн үтэнд малгаагүй явахаар судас нарийсаа өвддөг гэдэг тийм үү? Тий үнэн штэ бас хамаагүй их малгаагүй явж байгаа. Ээж л худлаа малгай үсэх гэдэг юм бодоод байсан. За. Тий. Тэгээд бас бүрхүүл хальсан өвдөн. Тархийг одоо бүрхэж байгаа. Тархич нөгөө усан дотор байдаг эрэхтэн тэрнийх нь гадуур бүрхүүл хальс гэдэг юм зузаан хальсан бүрхүүл байгаа. Тэр хатуу хальс нь бол өвдөлтийн рецепторуудтэй. Тэр хатуу хальс нь ингээд чочрохороо толгой өвдөлт үүсэж болно. Эсвэл одоо энэ юуны гавлын дуулга гэж хэлдэг те. Одоо энэ нөгөөтэйгээ хөндлөн судал булчингууд. За. Толгойн одоо хүзүүний ардлын байгаа тийм. Тэр хөндлөн судал булчингууд чинь дотор рецепторуудтэй. Тэдрээсээ болоод тэдэр нь ингээд чочроод толгой өвддөг. Юм л өвчих гээд тийм үү да? Тийм тэгэхээр юм л бол толгой өвдөн. Шингэн баг усан ч толгой өвддөг шүү дээ тийм. Хоол идэхгүй бол өвдөн одоо. Тийм. Тэгэхээр их мэдрэг багхгүй юу? Зарим хүмүүс гэрэл мэрлэнд өвддөг гэдэг шүү дээ. Хурц гэрэл харахаар. Тийм тэр хурц гэрэл харж байгаа чинь нөгөө мигрэний шинж.
Тийм мигрэнтэй хүмүүс мигрэнтэй хүмүүс ингээд хит мэдрэг болчдөг. Одоо дуу чимээ гэрэл үнэр энтерт мэдрэг болоод тэр стресс одоо чочрлоос болоод толгойн өвдөд сэтрээд эхэлдэг байхгүй. За тэгээд нөгөө хоёр дахь толгой өвдөлтийн чинь тархины болоод бие махбодын ангилцтэй. Хоёлоо биеийг нь ярьчлаа шүү дээ. Одоо бусад өвчнүүдийн үед бол одоо ингээд толгой өвдчихдэг юм байна. Эсвэл нөхцөл байдалтай холбоотойгоор өвддөг юм байна. Тэ өлсгөөр, цангахаар, халуун наранд халахаар, нойргүй явхаар, дутуу ажлын ачаал ихтгэхэр энтергээд стрессгээр тий. Үүнээс гадна одоо тархины өвчнүүд энэ тий. Өөрөөс нь болоод яг тархины өвчнүүд хамгийн их толгой өвдөгдөг өвчнүүд бол тархины судасны эмгэг. Сая нөгөө судасны нарийсал, цүлхэн, тархины артер вены судасны гажиг хөгжил энтергээд байдаг. За тэднэр байна. За хавдрууд байна. Хавдар, тархины хавдрууд одоо янз бүрийн шалтгаантай хавдрууд зөндөө байдаг тийм ээ. Тэд нар их толгой өвдөн, өрөвсөлт өвчнүүд байна. Бүлэг өвчин байгаа шүү дээ. Тархины одоо менингит гэл тий. Тэр бол маш хүчтэй толгой өвдөлтөөр илэрдэг байхгүй. Толгой өвдөн хит мэдрэг болно гэж бөөлчин тий. За ийм гих мэтчлэнгээр одоо яг тархиныхаа өвчнүүдийн улмаас бас толгой өвдөж болно. Тэгэхээр одоо энэ их шалтгаанаар толгой өвдөлт үүсэж байгаа юм чинь тэрийг одоо анх дахь ч юм уу, хоёр дахь ч юм уу тий хүндрэхээс өмнө одоо тархины хавдартай байж байгаа тэрийг дутуу онцлуулсан хожуу онцлуулж байгаа тохиолдол ч их байдаг байхгүй юу. Тийм учраас эмчид хандах хэрэгтэй байх. Одоо мэдрэлийн ямар үед хандах вэ? Одоо шинэ түгээмэл шүү дээ. Одоо хүмүүс ер нь зөв толгой өвдөд байна л гэж яваал гэдэг шүү дээ тий. Нэг юм уугаал ингээл яваал. Ер нь л хүмүүс тэгэл бараг л зарим хүн чинь эмтээч явж идэг тий толгойн эмтээ. Тэгэхээр энэ чинь яг ямар хуу байвал нь бид нар яг эмнэлэгт заашгүй хандах хэрэгтэй тийм ээ. Ер нь бол одоо толгой өвдөөд ингээд даймжраад байгаа тохиолдолд бол эмчит үзүүлээл одоо анх дахь ч уу, хоёр дахь толгой өвдөлт үү, нэмж одоо шинжилгээ хийх үү гэдгийг эмч шийдэж өгдөг. Ер нь анх дахь толгой өвдөлтийг одоо яг нөгөө тодорхой шалтгаанаар өвддөг. Өвдөлтийнх нь одоо онцлог нь тодорхой байдаг. Тийм учраас мэдрэлийн эмч бол хэдийд асуулт асуугаад за тий тодруулчин. За чи мигрэнтэй байна. Тий мигрэнтэй байна гэ ерөнхийн анх дахь оншоо тавьчихдаг байхгүй урьдчилсан оншоо. За ямар тохиолдолд одоо заавал MRI CT хийлгэх вэ гэдэг нэг асуудал байна шүү дээ тий. Толгой өвдөд байгаа хүн болго MRI-д орох юм уу гэдэг. Тэгэхээр ямар үед одоо тэр MRI-г хийх вэ гэхээр анх удаага амьдралдаа хамгийн хүчтэй толгой өвдөлтийг мэдрэх. Одоо ингээд тэсхийн аргагүй толгой өвдлөг гэсэн тохиолдол болгоныг хийж үзнэ. Тийм. Ерөөсөө нэг тэгж амар өвж байгаагүй дээ. Энэ бол амар байна гэдэг. Энэ бол амар толгой өвдөлт. Тийм. Нөхцөл. Толгой өвдөлт нь өдрөөс өдөрт ихсээд ивэл, даймжраад ивэл. Өвдөлт нь ихсээд байна уу? Хугацаа нь ойртоод байгаа юм уу? Тэр сэтрэл намжлаар явдаг нөгөө өвдөлтүүд биш. Ер нь ингээл айжмдаа даймжрах. Ингээл баг өвдөжсэн амаас чанга өвдөөл ингээд хэлж байна уу? Тэр бол ямар нэгэн өрөвсөлт өвчин юм уу? Эсвэл хавдар байхын эрсдэлтэй байхгүй. Зарим нэг одоо бид хэдийн анх дахь өвдөлтүүд бол нэг ингээд актер толгой өвдснөө намт чинь хэд хоног хэдэн сараар өвдөхгүй явж хагаад тэгээд дахиад нэг удаа өвдөнө. Тэр бол одоо ингээд бас гайгүй анх дахь өвдөлтүүд бол харьцангуй гайгүй хөнгөн хэлбэрлэг орчдөг байхгүй. Сая яриад байгаа тэр өдрөөс өдөрт улам өвдөд байгаа, даймжраад байгаа тэр байдлыг шалгахгүй болохгүй. За тэгээ өмнө нь заавал эмчтэр ирж үзүүлэх тэгнэ. За 50-аас дээш настай хүн толгойн байнга өвдөд ивэл заавал үзүүлнэ. Настай холбоотой. 50-аас дээш настай хүн толгойн тогтмол өвдөд ивэл. Тогтмол өвдөд, ер нь л өвдөд ивэл үзүүлнэ. За судасны асуудал шалгах гэж шүү дээ, тийм ээ. За тэгээд өмнө нь бол одоо ямар нэгэн өвчний хавдраар өвдөжсэн. Ямар ч хамаагүй. Тий одоо ямар ч хамаагүй тий чулуун гэдсний ч хамаагүй хавдартай байсан. Эсвэл гэмтэл авсан тархины гэмтлийг одоо тийм сүүлийн 2-3 жилийн дотор авсан. Тийм хүн бол заавал эмраад үзүүлнэ. За цус бүлэгнэлтийг цусыг нөгөө шингэлдэг эмнүүд шүү дээ. Бүлээн хайлуулдаг эмнүүд гэдэг одоо хүмүүс уудаг болцсон. За тийм. Тэр эмнүүдийг ууж байгаа хүн тогтмол удаан хугацаанд уусан хүн гинтхэн толгой нь өвдөх юм бол бас үзүүлнэ. Цус харавцсан байх эрсдэлтэй байдаг тий. Тийм учраас үзүүлнэ. Тэр чин цусын ингээ хэд шингэлчихэр судас ингээ хагарчдаг байхгүй юу? Нөгөө тархины судас нь сарих маш их цус хангамжтай эрэхтэй.
Тэгэхээр тэнд байгаа судас бол аль нэг нь хагарчвал толгой өвчтөд өвддөг. Тийм тохиолдолд бас үзүүлнэ. За тэгээд дараагийн хамгийн сүүлийн асуудал нь болохоор мэдрэлийн голомт шинж тэмдэг, мэдрэлийн эмчийн үзлэгээр илэрх юм бол заавал MRI CT хийж оншиг тодруулах шаардлагатай. За голомт шинж гэдэг маань одоо хараа бүрэлцэх тийм ээ. Одоо үйл ажиллагааны алдагдлууд илэрх нь шүү дээ. Хараа бүрэлцэх, юу гэх вэ? Тэнцвэрээ алдах маань. Тэнцвэрээ алдах, тийм дайвалзах, тэнцвэрээ алдах. Нүүр морих зүрх чи энд орох уу? Орно. Нүүрний тэгш юм алдагдах тий. За хэл яриад дултрах. Аха. За тэгээд гар хөл ингэж өрөөлдөж сулрах зэрэг одоо ийм шинж тэмдгүүд илэрх юм бол мэдрэлийн гаралтай тархины өвчин байж оншоо тодруулна. Тий. Онш тодруулах цаашдаа MRI CT-нийхээ шинжилгээнд оруулнаа гэсэн үг шүү. За шууд асууч. Тэгвэл одоо би ингээд гэртээ ингээд байж байгаад хүмүүс хөвчнтэйгээд ачааллаас болдог л гэдэг л та. Хитэг ачаалж ягаад ингээд нүүр нь нэгтэл морижтэй штэ. Тийм юм байвал ер нь жоохон ноцтой байж магадгүй юм шиг болж ш. Тэр чи одоо мэдрэлийн өвчин мэс тэ. Тий, тэр нүүрний мэдрэлийн саажилт болж ийн гэсэн үг. За төвийн гаралтай саажилт гэж байна бас. Ихэвчлэн одоо тэр нөгөө ядарч агаад нүүр ингээд далидаг чинь захын саа ахгүй юу? Нүүрний мэдрэлийн захын саа. Тэр ноцтой юу? Тэр яах вэ бас төвхтэй шүү дээ. Хүний гоо сайханд ингээд өөрчлөлт орно тийм ээ. Эмчилгээ бас шаардлагадна. Эмчилгээгээ сайн хийхгүй бол дали морин үлдэн тийм. Зарим нөгөө нэг ингээд суларсан булчингууд чинь дараагаараа ингээд эмгэг хөдөлгөөнтэй болоод татвалцал үүсээд идэг. Нүүр нь ингээл татаад идэг хүмүүс идэг штэ тий. Тийм байдал үүсэх эрсдэлтэй. Тэрнээс гаднаас зүгээр хүмүүсийн нөгөө ам жоохон морицсан байдаг шүү дээ. Морил гэж ингэж амаа яриад идэг болчихдээ шүү. Тэр чинь болохоор бас мэдрэлтэй холбоотой юу? Одоо ам нь жоохон мориж ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Хэрэгэр үү? Үгүй. Өөрийн мэдлгүй. Ингээд нэг ингэж яриад идэг. Татаад байгаа юм биш. Ингээд унжицсан биш. Зүгээр ярихтаа ингээд ам нь мориж яриад идэг хүмүүс. Ер нь би бол амар олныг харж ирсэн. Тийм үү? Тэгээ амар ноцтой биш. Ингээ харахаар нэг тал руугаа ингээ яриад идэг. Тэр чинь мэдрэлийн гаралтай юу? Тэр одоо бас зуултын гажиг мэжиг байж болох л шүдний. Шүдний ингээд эрүүн нүрний асуудал энэ төр тийм ээ. Эсвэл тийм буруу зуршлууд байж болно. Үзүүлж ягаал тодруулах л байх л та тийм ээ. Яг яагаад юунаас болд гэдгийг. За окей. За тэгвэл толгой өвдөлтөн дээр одоо сүүлчийн асуулт. Им. За ер нь толгойн им одоо би бол хэд хэдэн газар сонсч ирсэн л та одоо им зүгээр ер нь хүмүүсийн толгой өвдөж идэв. Тийм учраас байнга им ер нь баг бити уу гэд нэг тийм сонсч ирсэн. Яа тэгэхээр им ч өөрөө хор дээрэс нөгөө имэндээ дасал болчдөг гэд. Би бол бас яг тэгжсэн санагдаад байдаг хөө. Одоо 7 хоногт баг 3 муруудаа толгой өвдөд. Тэгээ ажиллаа хийхин тулд нэм төвхтэй байгаа ч бас им уучдаг. Тэгээл сүүлдээ баг зүгээр ингээ би өөрийгөө анзаарахаар им уухгүй бол өвдөд байгаа ч юм шиг санагдаад. Яг үнэн. Тэгээд би нэг амьдралаа өөрчлөхнийг дадал өөрчилсөн юм хийсэн. Ингээд давхар би им уухгүйгээ шийдсэн байхгүй. Тэгээд би одоо жил хагас уухгүй байгаа. Тэгэнгუთ нэрнгээсээ тэрнтэй холбоотой бас толгой өвдгөө болцсон ч юм шиг. Тэгэхээр чинь имэндээ дасал болж байна. Болно. Эмийн хамааралтай толгой өвдөлт гэж байдаг. Драг индусэд хэд их гээд. Тэр болохоор яадгүй гэхээр сүүлийн 3 сарын туршид те. За. Сарда 10 хоногоос дээш өдөрт тиймээд өвчин намдах им уух юм бол тэр эмэндээ дасал болно. Эмийн хамаарал үүснэ гэж үздэг. Тэрийг нэгтэг болох юм байна тий. Тэрийг одоо ингээ нэгтэг болно. Ялангуяа одоо ингээд нөгөө кофеин агуулсан юмнууд нь шүү дээ. За жишээ нь цитромон, цитромакс тий. Юу гэд байдаг байсан шүү дээ. Седалгенио энтер гэдэг юм кофеины найрлагатай, нийлмэл найрлагатай юмнууд бол их удаг шүү дээ манай арт хүмүүс чинь тийм ээ. Хүмүүс ч ер нь толгой өвдлөөгөө л цитромон аваад уучдаг шүү дээ. Тэр юмнууд бол ингээ кофеинтэй учраас дасал болдог. Тэрийг ингээд нэхэд идэг. Одоо тэрийг уухгүй бол өвдөлт мэдрэх өвдөд идэг, толгой нь өвдөд идэг шинжтэй. Бас нөгөө нэг юунууд байна? Опиоид юмнууд байна. Ямар юм бэ? Опиоид одоо нөгөө нэг хар тамхины гаралтай тармадол, мармадол гэд те. Айгүй их дасал болгодог. Бензодиазепины юмнууд гэж байдаг байхгүй юу? Бас нөгөө нэг дасал үүсгдэг. Тэр юмнуудыг ихээр хэрэглэх юм бол эмийн хамааралтай толгой өвдөлт үүсдэг. Тэгэхээр ер нь бол аль болох анхдагч толгой өвдөлтөн дээр эм яг бүр хэцүү байвал ганц нэг удаа эмээ ууж болно. Тэгж одоо сард 10 удаа эм ууж болохгүй нэ шүү дээ тий. Бусад үед нь бол тэр амьдралын таны хэлснээр амьдралын хэм маягаа өөрчлөх арай өөр байдлаар толгой өвдөлтөө намдаах тий.
одоо энэ tension type headache буюу нөгөө өвчлөлийн толгой өвдөлт чинь 70-80 60-70% байдаг гэж яриад байгаа шүү дээ. Тэрний гол шалтгаан бол энэ хүзүүний булчингийн чангарал шүү дээ. Хүзүүний булчин, ард дагдсны булчин энэ булчингууд байдаг. Утаснаас болох уу? Тийм, утсыг ингэж буруу байрлалтай үзэх, удаан хугацаанд суугаа ажил хийх, буруу суух тийм ээ. Дасгал хөдөлгөөн хийхгүй байх энтрээс болоод булчингийн чангарал үүсээд нөгөө булчин дотор байдаг өвдөлтийг мэдэрдэг рецептор чин чочроод тэгээд нэг ингээ багалцсан юм шиг одоо ингээд ямар хавчаад байгаа юм шиг өвдөд. Тэгвэл тэрнээс яаж сэргийлэх вэ? Тэрнээс сэргийлэхийн тулд гол нь л одоо дасгал хөдөлгөөн хийн шүү дээ. Тий, ажлын байрны дасгал. Тий. Ойлгомжтой. Тэгээ яг бүр энгийн одоо магний ихээр агуулсан хүн сэргийлж болно тийм ээ. Эсвэл магнига нэмэлтээр уучж болно. Булчин чангарахаас сэргийлж байгаа байдал гэхгүй. Тэр мигрен биш үү? Мигрен чинь тодорхой шалтгаантай юм уу? Шалтгаангүй гэж би бас нэг газар сонсч байсан. Мигрен ер нь бол яг бүрэн судлагдаагүй. Бүрэн судлагдаагүй өвчнүүдийг нангаах хүн гэх шүү дээ. Тийм. Тэгээд мигренийг бол яг автосомын доминант хэлбэрээр удамшдаг гэж үздэг. Ялангуяа эхийн талыг бариад эмэгтэй хүүхдүүдэд удамшдаг гэж үздэг байхгүй. Эмэгтэйчүүдэд илүү байдаг байхгүй мигрен. 3 дахин илүү эмэгтэйчүүдэд. За тэгээд бас энэ дааврын шалтгаантай гэж үздэг. Одоо ингээд нөгөө эстроген даавар их байх эмэгтэй хүнд их байдаг. Одоо сарын тэмдгийн үед өвддөг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр эстроген дааврын нөлөөгөөр бас мигрен сэтэрдэг өвддөг гэсэн судалгаанууд бас байна. Магадлал ихтэй гэсэн шүү дээ тийм. За тэгвэл бүгдээ за ер нь бол толгойн өвдөлттэй холбоотой ингэ дуусахгүй байна. Одоо надад бол ингэ бодлууд бол зөндөө тэр чинь яад юм бол энэ яах юм бол гэх юм бол магадгүй зүгээр бүгдээ толгойн өвдөлт гээд дараа нь бас ярьсан ч энэ чинь бүр амар том сэдв юм байна. Тэгэхээр ингэж ер нь хаагаад дахиад дараа чинь нойр гүйтлэг бүгдээ хамтдаа бас ярилдаа. За нойр гүйtлийн хувьд за нойрны тухай ингээд олон юмнууд сонсоол ер нь хүн чинь нойрон дээрээ ингээд айгу анхаардаг болсон ш сүүлийн үед. Би бол маш их анхаарад байгаа юм шиг байгаа. Тэгэхээр хамгийн бас ингээд айгу сонссон юм ингээд байгаа хүмүүс би ингээд 7 цаг үтс, 8 цаг үтс. Тэрс амрааг байна. Зарим нь бүр амарсан бүтээл юм зодуулсан юм шиг сэрлээ энэ гэж юм байна. Эсвэл зарим нь бүр ингээд нүдэ анаал нийчлээ. Гэтэ ингээд цагийг харахад 7 цаг унтчих одоо тэгээд яагаад би ингээд унтаад амартлаа амрахгүй байна гэдэг. За нойр гэдэг бол ер нь хүний физиологийн хамгаалах орвол шүү дээ тийм ээ. Нойр тийм хүнийг одоо амраах, тархийг амраах, хүний энерги нөөцийг бүрдүүлэх. За эд эрхтнийг одоо ингээд тайван амраах тийм хамгаалах урвал баггүй юу. Тэгээд энэ харанхуй болно тийм ээ. Гадаа нар жаргаад харанхуй болонгууд чинь энэ тархины боргоцоо биетгээд бүтцэж байгаа. Тэр биетээс ингээд мелатонин гэдэг даавар ихээр ялгарна. Тэгээд тэр дааврынхаа нөлөөгөөр ингээд унтдаг биоритм, циркадиан ритмтэй холбоотой юм одоо хэмнэл охно шүү дээ, био хэмнэл. Тэгтэл одоо энэ нойрны одоо унтах цаг нь бол наснаас хамаарат янз бүр. Тийм нэраа хөхт бол өдрийн ихэнхийг унтаад өнгөрөөдөг тийм ээ 17 8 цаг. Хэсэг үе нэх гоё байдаг шүү дээ унтаал ээж. Тийм унтаад ээж идэг. Тэр үедээ айгүй сугсаг өсдөг те хөхтөд. Тэгэхээр тэр нэг өдрөл өмсөөл магаш нь бараг багчдаг шүү дээ. Тэгэхээр тэр сайн унтаж амарч яхад бол одоо 25 хүртэлх насны хүнд бол нойрны өсөлтийн гормон гэж даавар гэж юм тархинд ялгараад тэгээ хүнийг бол өсгөдөг. Гүн нойрны үед өсөлтийн даавар ихээр ялгардаг гэж байгаа шүү дээ. Тэгээ сайн унтдаг хүүхдүүд бол илүү өснө. Тэгээд зарим хүн болохоор одоо тэгээ наснаас хамаардаг гэсэн тий настай хүмүүс болохоор нэг 5 6 цаг унтаад сэрцэн чигналгүйгээд идэх тий өглөө сэрчээл байсан тий. Тэр нь ингээд наснаас ямарч байсан хамаарна. Нас ахих тусам мелатонины ялгаралт нь багасна. Тийм учраас нойр ингээд хөнгөн болоод идэг. Багасаад идэг. За тэгээ амард юм уу? Одоо би мэдэхгүй л настай хүмүүс одоо 4 цаг унтаа сэрчлээ гэдэг чинь би энэ амардаг болов? Амарна. Тий амарна. Сайн гүн нойроо аваад унтсан тохиолдолд бол маргааш нь бас ингээл манай эментэр бол зүгээр л юм хийгээл явж идэг ажиллаа хийгээл ингээл байж идэг штэ хөрхөн. Тий. Тэгтэл зарим хүмүүс ингээд олон цагаар унтсан 7 8 9 цаг унтцсан ирнээсээ амраагүй босоод идэг тий. Тэр нь болохоор тэр нойрны чанартай холбоотой баг. Хугацаагаас бас өөр чанар гэж нэг юм яригадаад байгаа байхгүй. Гүн нойроо хэр авч чадчихээн. Гүн нойр гэдэг бол одоо нойр эхлэх үед ингээл non REM нойр гэд үсдэг.
Тэр болохоор ингээд 3 үе шатаар ингээд гүн сайхан амраах зорилготой нойр ахгүй юу? Тэр нойрны үед бол аль болох одоо зүрхний цохил цөөрөөд биеийн халуун буураад тий булчингууд бүгд ингээд сулраад гидсний гүрэлц хөдөлгөөн багасаад одоо ингээд бие махбод ингээд амарч идэг. Тэрнийхээ хэрээр энерги үүсэлт бол тэнд явагдчихэдэг. Энергийн зарцуулалт нь багасчихсан. Тэгээд үүсэж идэг бахна шүү дээ. Тэгээд зарим нэгэн одоо тэр өсөлтийн даавар энэ төр бол тэр гүн нойрны үед аюу сайн ялгараад амарч идэг. Тэр нойрыг их сайн авах юм бол маргааш нь тэгж ядрахгүй босдог. Зарим хүмүүс болохоор ингээд нөгөө нэг өнгөц нойроор унтаад идэг. Юм тор хийгтэл одоо сэрчдэг гэдэг шүү дээ. Тий нохоо унтал гэж ярьдаг шүү дээ. Тэр нүдний хурдан хөдөлгөөнтэй нойр буюу REM нойр гэж байдаг. Тэр нойр бас хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Тэр нойрны үед тарих айгүй их ингэж идэвхтэй ажиллаж идэг гэж байгаа байхгүй юу? REM нойрны өгчдөг гэдэг шүү дээ. Тийм. Бүтээл сэтгэлгээ, мемори одоо ой санамж сайжирдаг. За тэгээд серотонин их ялгардаг гинэ REM нойрны үед. Тийм учраас одоо маргааш нь одоо эрч хүчтэй байх, аз жаргалтай байх тий бас нөгөө аппетитийг зохицуулж идэг. Хоолны одоо дуршлыг хүртэл тэр нойрны үед ялгарч байгаа дааврууд хамааралтай зохицуулж идэг байна шүү дээ. Тэгэхээр REM нойр бол хэрэгтэйгээ хувьд хэрэгтэй гэхдээ байнгын REM нойр биш нөгөө 25% нь л REM нойр байх хэрэгтэй. Энийг болохоор нөгөө ийм полисомнографи гэдэг шинжилгээ хийдэг байхгүй юу? Нойрн дээр үү? Нойрны үед тийм. Юунаас шинжилгээ авах вэ? Тэр ийм аппаратаар шинжилнэ. Унтуулж агаад уу? Тийм, унтуулж агаад яг нойрны ингээд юунууд байдаг. Лабораториуд байдаг. Тийм. Лабораториуд байгаад нэг шөнийн турш тэр хүнийг унтуулад тэр хүний одоо тархины бичлэгийг хийгээд одоо тархины бичлэг нь яг нойрныхоо паттернууд нь гарч ийн үгүй юу тийм ээ? Тархины нөгөө удаашрал нь үүсэж ийн үгүй юу? За тэгээ нөгөө нүдний хөдөлгөөний чинь бичгэнэ шүү дээ. Нүдний хурдан хөдөлгөөнтэй хөдөлгөөнгүй нойрыг ялгаад байгаа юм чинь хурдан хөдөлгөөнтэй нойр нь нүдэн дээр нь электрод наачна. Тэгээд тэгээ нөгөө тоолно. Ингээд нөгөө нойрныхоо бичлэгийн дараа нь ингээд бичлэгийг харж агаад анализ хийх нь шүү дээ. 25% нь яг ингээд хурдан хөдөлж гин үү тий? Хурдан хөдөлгөөнтэй нойр нь байна уу? Амьсгалыг бас үзчихдэг. Тим аппаратуудаар ингээд нойрыг одоо үздэг байна шүү дээ. Нойрны чанарыг. Тэр нэг сүүлд яг нэг тийм сонсчихсан нэг Elon Musk хүмүүстэй нэг унтуулдаг ор авсан гэдэг. Тэр ор одоо Монгол цэсэнд ор ирсэн байсан л та зүгээр сонсч ирсэн. Тэр болохоор яг 8 цаг унтуулдаг. 8 цаг унтуулахдаа яг нөгөө нэг юуг нь авдаг. Яг ингээд 4 цаг DP-г аваад 25% REM-ийг өгөөд ингээд бүр яг ингээд ягаад тэгээ яг болоод албаар сэрээдэг. Ингээд жоохон халуун болоод сэрдэг ч гэлөө. Тийм юу тэрийг ингээд механикаар хийж болд юм уу? Болох болов уу? Ер нь мэдгүй. Чинээстэй мэдгүй юм бэ сонсч байгаагүй юм бэ. За тэгэхээр нойрны төлөө тань дээр ингээд хүмүүс ирээд зөвлөгөө өдрөө авдаг ч юм уу ингээд гол одоо үзүүлж байгаа хүмүүс нь тийм байгсан ш. Тэгэхээр та энэ тал дээр ер нь ямар хуу зөвлөгөө өгдөг вэ? Ер нь ямар тохиолдлууд их байна нойрн дээр? Тий ер нь нойргууд л маш их байгаа ш. Нойр түгэм л одоо бараг бүх хүн шахууч юм шиг сонсогдох. Тэгэхээр одоо энэ хит нийгэмшиж байгаа одоо энэ хит технологичж байгаатай холбоотой ч гэж магадгүй. Ер нь холбоотой л гэдэг юм биш тийм үү? Харин тий. Тэгээд одоо тийм учраас юу яаж штэ. Бас нөгөө юугаар их ажил хийдэг хүмүүс байна тий. Цагийн зөрүүнд ордог. Цагийн зөрүүнд ороод шөнийн цагаар нөгөө одоо өөр гадаад орнтой ингээ холбогдоод ажиллаа хийдэг хүмүүс. Тэд нар энэ төр их нойргуудалд орж ирж байгаа байхгүй юу? Одоо нойроо нөгөө хэвийн авч чадхаа болцсон. Тийм тэгэхээр одоо нойрыг сайн байлгахын тулд нойрны эрүүл ах уу гэж нэг юм барьдаг. За. Тийм тэр нь болохоор нойр гэдэг тустай юм байгаа юм шиг бараг ярих байна шүү дээ тий. Одоо нойрыг л одоо сайн болгох л одоо дэглэн байх нь шүү дээ. За. Тэгэхээр нэгдүгээрт бол одоо нойргүй хонох вэ гэдэг айдсан алга болох хэрэгтэй. Одоо унтах болов яах вэ? Өнөө шин унтахгүй ах та гэд хүмүүс ингээд тархиндаа нэг юм голомт үсгчээд кодлон гэдэг кодлоо тэрийгэ бодоод байгаа байхгүй юу? Одоо унтахгүй ах гэд ингээд хүсээд байгаа юм шиг тий. Тэгж юусоо болохгүй. Тэгэхээр би одоо ингээд шүн болсон юм чи унтна гэж бодно. Унтна өнөө шин сайхан унтна гэл. Бясалгал маягийн юм ихнэ штэ. За унтын шүү би унтах ёстой гэд ингээд нэгдүгээрт тэр айцыг давах. Нойргүй хонох вэ гэдэг юмыг бодож болохгүй гэсэн. За. За хоёрдугаарт бол тэр тогтсон цагтаа уг нь чадвал унтаа твшчих хэвээр. Гэхдээ одоо тэрийг нь ялангуяа хүүхдүүдийг бол
Одоо нөгөө бага насны хүүхдүүдийг ээж аав нь ингээд өөрсдөө ажил нь хоцроод оройтоод ирнэ те. Хөгжрээд ирнэ. Тэгсэн ирнээс яг хүүхдүүдээ бас юу яадаг штэ. Өөртөө адилхан ингээ хамтдаа л авч унтдаг штэ. Тэгж болохгүй. Тэгэхээр нөгөө хүүхдүүдийн чинь унтах цаг нь ёстой цаг нь өсөж хөгжих цаг нь бол арай том хүнээс өөр өдөг учраас хүүхдүүдээ бол яг цогцсон цагт нь чадвал 22 цагаас өмнө оронд нь оруулах хэрэгтэй. Өмнөх юун дээр хүн ч тэгээд яг өөрийгөө хүчээр тэгж болж байгаагүй бай тээ. Одоо за би унтнаа. Хон тоолдог үстэй. Одоо өнөөдөр орой унтнаа гэд. Би болохоор яг бас их тийм дасгал харж ирсэн л да. За миний бие суларч байна. Булчин маань суларлаа. Нүд маань хүндэрж байна гэл ингэдэг тийм дасгал байт юм л ш тээ. Байдаг ш тээ. Жигнэс би энэ хүндрээд унтчихдаг л гэж сонссон юм ч юм уу лаа шүү. Тийм тэр чинь би унтахтаа их амархан байхгүй юу? Сайн биш тээ. Тэгэхээр тэр бол бясалгалын нэг арга байхгүй юу? Бясалгал өөрийгөө ингээ удирдах байгаа, амьсгалаа бас зөв удирдах хэрэгтэй. Тийм тэр талаар ингээд бас зөндөө бичлэг юмнууд байдаг шүү дээ үзэж харуул тийм ээ. За тэгээ нөгөө унтахаа өрөөгөө бас бэлтэнэ. За. Тий өрөөнд одоо ямар нэгэн одоо юм тод гэрэл мэрэл байхгүй байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд тэр унтлахын гэрэл гэдэг дээ шүү. Тэр үс хэрэггүй юу? Хэрэггүй. Хүмүүс нэг тийм хэрэггүй. Зүгээр л харанхуй л байвал сайн. Харанхуй л байвал мелатонин чи их ялгарна. Тий. Тэгээд харанхуй янз бүрийн тоног төхөөрөмжүүдэд унтраа тийм ээ Wi-Fi, дэлгэц, мэлгэцгээ утасныхаа одоо утасаа бол зөвхөн сэрүүлгээл тавина. Тэрнээс ш одоо нөгөө юун дээр тавьчих бас болно шүү дээ. Airplane mode дээр ч юм уу те. Шүн хүн залгуул яах вэ? За. Шүн бол тийм хүн залгаа сэрэгч магадaltaй байхгүй юу? Нойр гүтэлтэй хүмүүс ч хэцүү шүү дээ. Гинтхэн буцаад унтчихахгүй тий. Нойр гүтэлтэй хүндэл зөвлөгөө өгж байгаа шүү дээ. За. Тий. Эрүүл хүн чинь болвол тэгэл буцаад хурдан унтаад өгнө шүү дээ. Чи бол хурдан унтчихдаг гэсэн шүү дээ. 0 ороод идэв штэ. Одоо би шүн 0 орчоод би яг тэгж бодохгүй. За яана сэрчвлээ дээ гэж бодоод тас. Авчдаг. Тэгэхээр бас 0 ороод бас хүмүүс юу ач сэрчдэг штэ. Тийм штэ. Тэр яаж унтах уу? Тэр унтах арга байна уу? Тэгэхээр яг нөгөө нэг унтахаас өмнө хитрхийг шингэн ууж болохгүй. Тийм шингэн юм аа үдээсээ очтой ерөнхийдөө багахан уугаад оройдоо ялангуяа тий. Тэгээд унтахаас 2 цагийн өмнө орой хоолоо идэж байгаа штэ. Тэрхий хүн тоол идчихэд унтвал бас одоо ингээд сэрвэлзээд тарих ажиллаад унтаж чадахгүй. За тэгээд нэг кофений хэрэглээ байгаа тий кофений. Кофег бол үдээс хойштоо уухыг зөвлөхгүй байгаа. Баримжаагаар хэдэн цаг вэ? Тийм баримжаагаар ер нь бол 2 цагаас хойш. 2 цагаас хойш кофе, кофеин агуулсан нөгөө энержи дринк гэдэг шүү дээ. Зарим нэг ногоон цайнууд бас кофеин гэдэг гэж ярьдаг. Тэрний оронд одоо яг унтах тэрийг бол хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Одоо үдээс хойш та. За унтахынхаа өмнө бол одоо яаж яах вэ гэхээр унтахынхаа өмнө бүлээн нөгөө зүгийн балтаас уужвал. Тэр бол бас нөгөө нэг багхаал нэг аяга уух. Тийм жоохон бүлээн шигтэй бүлээс гэж байгаа зүгийн балтаас уух юм бол нойр хүрнэ гэж байгаа. Яаж нөлөөлж ийн зүгийн балтаас уу? Миний нойр. Тий сүүнд байдаг л тэр нөгөө нэг триптофан гэд нэгдэл нь нойрыг хүргэдэг гинэ. Тийм сүүнд бас тараг уугаад нэг унтна гэдэг чинь бас тийм холбоотой юу те. Тийм тарагнд бас тэр нэгдэл нь байж идэг юм. Нөлөөлдөг юм байна. Тийм. Чери чинь болвол бас нөгөө байгалийн юу гэж штт. Мелатонин тий. Чери идэж болно гэж байна. За тэгээ одоо нөгөө магний ихээр агуулсан хүнсэн штт тийм ээ. Магний чинь бол нойрыг дэмжиж өгдөг, булчин сулладаг. Одоо хэрэгтэй эрдэс аахгүй. Тэгэхээр магний ихээр агуулсан хүнс гэхээр хушиг, банан, алмондын самар тий, бүлсэн самар, бууцаа энтер гэдэг иймэрхүү юмнуудыг бол идэх юм бол нойр илүү сайн хүрдэгэ гэж үздэг. За нойрны эмнүүдийг бол тэр болгон зөвлөдгөө бид нар. Өөр хэцүү үед л өгнө гэхээс нойрны эм хамгийн амархан нөгөө дасал болдог. За нэг 10-аас дээш хоног дараалаад уучих юм бол ер нь дасч шүү ихэнх эмнүүд. Тийм учраас нөгөө эмгүүгээрээ унтахаа болчдөг. Тэгээ тэр хүчээр тэгж нойрны эмээр ингэж тархийг дарангуулад ахаар ер нь тархины үйл ажиллагаа нь жоох юм уу? Рэм нойр үүсэхгүй. Ингэж яриад л шүү дээ. Одоо энэ бол нойрны эм биш. Унтахад тусалдаг юм гинөө. Тэгээ мелатонин биш. Мелатонин ер нь гормоны гаднаас авах аюултай гэдэг шүү дээ. Тэнгуут мелатонин биш. Нойрны эм биш. Тэгэхээр унтахад нь тусалдаг юм гинөө. Би нэг тийм юм сонсон. Тэр одоо ургамлын гаралтай валеран л байгаа бах та. Магниттэй, валерантэй байд юм уу те ер нь бол. Үгүй байдгийг. Тийм. Яг бодит. Энэ
Тийм Америкийн sleep aid энтергээд бүтээгдэхүүнүүд байдаг байхгүй юу? Ер нь sleep aid гэсэн юмнууд зөндөө одоо зарагдаад байдаг шүү дээ. Тийм. Нойрны тижээлүүд. Тэдэр нь болохоор одоо демдрал байгаа байхгүй юу? Демдрал. За. Тий харшлын эсрэг юм шүү дээ, тийм ээ. Тэгэхээр харшлын эсрэг юмны гаж нөлөөг нь ашиглаж одоо унтж гин гэдэг юм уу? Бараг нөгөө юу гэдэг лээ. Холорфенамин эдэр ууж унтдаг. Тийм байж болох юм уу? Байж болно. Тэдний чинь гаж нөлөө нь болохоор нойр хүргэх байхгүй юу? Тийм шүү дээ. Тэрийг нь л ашиглаж гин гэсэн. Одоо за тэгвэл тэр лама ярих одоо нэг юм лаа байдаг л гэн үнэртүүлэгч байд. Тэр нөлөөлж гин зүгээр бодлаа зүгээр би одоо нөгөө юу гэдэг шиг плацебо гэдэг шиг би ингээд унтуулдаг лаа тавьсан болохоор унтандаа гэж удаад унтаад байна уу? Яг физикал нөлөө үзүүлж байна уу? За яг хөө зарим нэг юм ургамлууд бол бас нөлөөлөх, тайвшруулах нөлөө лаванда маванда гэх тээ. Тэд нар нөлөөлдөг баг. Гэхдээ ер нь архаг нойр гүйдэлтэй хүмүүс тэд нар нэх нэмэр болохгүй. Зөндөө л янз янзын юм туршицсан хүмүүс ирдэг. Гэхдээ тэд нар нэх үр дүнгүй байна гэх. Тий. За яг нойр гүйдэл одоо яг ямар боллоо гэж үзвэл тань дээр ирэх ёстой юм бэ? За нойр гүйдэл гэдэг маань ер нь нойрны хямрал нойр гүйдэлгийн хоёр энзим байгаа шүү тийм ээ. За. Тий нойрны хямрал гэдэг бол яг төр зургийн стрессийн гаралтай ч юм уу те байгаад буцаад одоо хэвийн нойртой болчих болдог. Нойр гүйдэл гэж юу хэлдэг вэ гэхээр сүүлийн 1 сарын туршид 7 хоногт 3-аас дээш өдөр унтахгүй. Унтахгүй гэдэг нь бүр унтахгүй юу? Бүр унтахгүй биш. Бүр хараагаараа хонох биш. Нойрны одоо хямрал үүснэ. Асуудал үүснэ гэсэн үг. Тэгэхээр нойр гүйдэл гэдэг дотор бол унтах гэж их хөрвөөх. Тийм ээ? Хэвтээд одоо чи бол шууд хэвтээд унтчихдаг гэсэн шүү дээ. Тэгтэл ингээд унтах гэж хэвтчихэд одоо ингээд хүн бол нэг 10 минут 20 минутын дотор унтдаг байхгүй юу? Тэгтэл ингээд унтах гээд 2-3 цаг хөрвөөчдөг хүн байдаг тий. Тэгж их унтахгүй удаан байх. Эсвэл шөндөө их олон сэрэх. Ойр ойрхон сэрээд байх. Эсвэл хэд ирч сэрэх. Унтцсан ирнээсээ одоо 3 4 5 цагт сэрчихнэ шүү дээ. Эсвэл маргааш нь одоо нэг унтаад амраад унтсан ирнэ амраагүй юм шиг босох. Энэ ойлголтуудыг чи нийлүүлээд нойр гүйдэл гэдэг. Эдэр тодорхойлолт 7 хоногт 3-аас дээш. 3-аас дээш удаа давтагдаад сарын турш үргэлжлэх юм бол заавал мэдрэлийн хэмжээнд очиж үзүүлж сараас дээш хугацаанд үргэлжлүүлвэл нойр гүйдэл гэж үзнэ. Тэрнээс биш сар дотроо бол одоо нойрны төр зургийн хямрал байж л байдаг явдаг. Тэгээд эмчилгээ юуны эмчийн тусламж хэрэгтэй болдог байна шүү дээ. Сараас дээш тэгэхээр хүн жоох ядарна. Бас нэг юм сонсч ирсэн үнэн удлаа тайлэр. Нар зарж байгаа нарыг харахаар мелатонин одоо ялгарх дэмждэгч билүү нөхцөл үүсдэг гэж би сонсч ирсэн. Тэр бодтой юу? Бодтой тий. Ер нь бол одоо ингээл харуу бүрүү болоод нар жаргах гэл эн чинь ингээл биологийн хэмнэл багхгүй юу одоо. Тий од гаргсын хэмнэл дээрээс нь циркадиан ритмээрээ ингээд хүн болвол за харанхуй болж ийшүү хүн ч бай амтэн ч бай тийм ээ. Тэгэл унтах хэвээр. Мелатонин. Тэрийг хүчээр хийвэл яах вэ? Одоо зүгээр том дэлгэцэн дээр жаргаж байгаа нар харж агаад ч юм уу унтыг бол унтаад нөлөөлөх болов. Тэгэж үтсэн хүн байд юм болов яа гэм болоо. Мэдхгүй зүгээр ер нь юуны хувьд онлын хувьд боломжтой болов. Онлын хувьд орой олсон байна уу? Тий орой олсон. Орой олсон байна тий. Магадгүй л. Эсвэл дэлгэцнийхээ цэнхэр гэрлэнд бүр унтахгүй болчих юм болоо. Яах вэ? Мэдхгүй одоо туршиж үзэх гэж хүмүүсийг хэлэхээс. За одоо ерөнхийдөө хоёлынгийн цаг бол ер нь итэрчлээ. Гэхдээ одоо нэг ганц хоёрхан жижиг асуултууд байна. Ер нь асуумаар санагдаад байгаа. Эдийг асуугаад дуусгая тий. За мэдрэлийн одоо эмчийн юунд бол нөгөө юу байгаа шүү дээ. Унж татах одоо ордог гэсэн шүү дээ. Тэгэхээр би бол тийм цуу яриач юм шиг. Гэхдээ яг боддороо би бүр яг харж исэн зүйлсүүд байгаа хгүй. Унж татдаг байж яснаа. Төрөөд эмэгтэй хүмүүс төрөөд унж татгаа болчлоо. Тэгээ бүр болчтiima гэд ярьж ирдэг. Зарим хүмүүс бүр баг нэгэндээч баг зөвлөөд ирдэг шүү. Төрчүүл зүгээр болчихно миний дөөдөр гэж игээд. Тэр бодтой юу? Тийм болдог уу? За яг уу эпилепси буюу унал таталт гэдэг өвчин чинь тархины үйл ажиллагаа нь хит итвчээд хит сэнэгчээд тэгээд ингээд нөгөө цэнэг нь ингээд тархигаа бүтэн одоо хамраад тэгээ ухаан алдтал таталтаар илэрдэг өвчин баггүй. Тэгээ энэ өвчний шалтгааныг бас одоо ангаах ухаан тэр болгон олж тогтоогоогүй юм байдаг. Анхдагч эпилепсинууд гэдэг одоо юутай гентэй холбоотой, гений мутацтай холбоотой, хүүхэд насны, өсвөр насны эпилепсинууд зөндөө байдаг. Хоёр дахь эпилепси болохоор бас л нөгөө мэдрэлийн өвчнүүдийн улмаас үүсдэг. Харвалтын улмаас, гэмтлийн улмаас, хавдрын улмаас тий.
Тэгтэл тэр хүүхэд насны хоргуу хэлбэрийн эпилепси гэдэг нэг бүлэг юм байдий. Бүлэг өвчин. Тэр өвчнүүд болохоор харьцангуй энэ одоо дааврын нөлөөгөөр өсвөр наснд одоо нөгөө юуны бэлгийн баажилтын үед энэ тэр ингээд хэвийн зүгээр болчдөг. Аянда. Хүүхэд байхдаа унжсэн. За зарим хүүхдүүд бол бүр ингээд халуурхаараа л татчихдаг хүүхдүүд байсан тий. Тэгээ халууралтын татал чинь 5 нас хүрээ зүгээр болчдөг. Энтэргээд ийм юу байдаг баггүй уналтууд чинь ингээд аянда хоргоо хэлбэрүүд нь ингээд болчдөг. Тэрийг магадгүй тэгж ойлгодог баг л та. Тий. Зарим эрэгтэй хүн ч гэсэн одоо тэгээд нөгөө нас биеийн түрээд ирэхээр унахаа болцсон хүн байдаг байхгүй. Заавал төрөх биш гэдэг байсан гэж ярьдаг шүү дээ тий хүмүүс. За тэгэхээр маш их баярлалаа. Тэгэхээр бид нар бол нойргуудл, толгой өвдөл тэгэл жижиг сажиг юмнууд бас нэмж ярьлаа. Тэгээд энэ зүйл чинь маш том юм байна. Бас миний бодсноос маш том юм байна. Тэгэхээр бидний цаг бас хангалттай. Тэгэхээр одоо энэ хүрээнд одоо та миний асуугаагүй гэхдээ хэлчмээр хорхоодод байгаа тийм үү те. Нэг тэрийг нэг хэлэхгүй болохгүй гэсэн тийм юм байвал илээд доосоо да танд тийм юм юу байна? Нэг тулгамдад орж ирэхгүй л шүү. Орж ирэхгүй тий. За ингээ маш их баярлалаа. Ингээд доктор Грант Мед подкаст маань энэ хүрээд өндөрлж байна. Тэр бүгд дараачихаа дугаараараа уулзлаа.